Өнгөрсөн 2025 онд хүний эрхийн үндэсний комист 1400 гаруй гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний нэлээдгүй хувь нь хүүхдийн эрхийн зөрчил багтаж байна. Хүний эрхийн үндэсний комиссаас хүүхд хамгааллын тогтолцоо бодлого хэрэгжилтийн хувьд хангалтгүй байна гэсэн дүн гарчээ. Цаашид хүүхдийн эрхийг хамгаалах, хяналт, үйлчлэгээний хүртээмж чанарыг сайжруулах шаардлагатайг гишүүдийн зүгээс онцолж байна. Хүүхд гэмт хэргийн хохирогч болж байгаа. Хүүхэд гэмт хэрэг болмаас амь насаа алдж байгаа. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа тоо жил болгон ингээд тогтмол өсөд байна. Тэгэхээр энийг бид нэр анхаарахгүй л болохгүй. Энэ бүх юм чим нэг талаараа яг уу нөгөө гэмт хэрэг илэрж яана гэдэг сайн боловч нөгөө талаараа бид нэр энэ хүүхдүүдэд хамгаалж чадахгүй байна л гэсэн үг. Хүүхэд хамгааллын асуудал бол манайд бас нэлээд одоо хурцтмал тавигдчихж байгаа. Тэгээ энэ бол мэдээж хэрэг нийгмийн зүгээс маш олон одоо нөлөөлж байгаа хүчин зүйлүүд байгаа. Хамгийн одоо гол нь бол мэдээж ядууралтай холбоотой байгаа, архитектуртай холбоотой байгаа тийм. Хүний эрх, хүүхдийн эрх бол ирээдүйн тухай уриалгаас тэр өнөөдөр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодис шалгууруудыг улсын хурл ийхүү илэрхийлж эрх аврын чуулганаар хүний эрх, хүүхдийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийн шинжилгээг эхлүүлэх болно. Дэлхийн 100 гаруй оронд хүний эрхийг хамгаалах, сурталчлах, хяналт тавих байгууллагууд байдаг. Эдгээр байгууллагууд нь ихэвчлэн Парисын зарчмууд дээр суурилсан төрийн байгууллагаас хараат бус хүний эрхийн хамгаалалт, гомдол, шийдвэрлэлт, хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай улсын хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн хугацаанд 4 удаа дараалан Парисын зарчимд нийцсэн хараат бус байгууллага гэдгээ батлуулжээ. За Монгол улсын хүний эрхийн комисс нь Парисын зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа 4 удаа баталгаажуулж олон улсын түвшинд үр дүнтэй ажиллаж байгааг харуулж байгаамаа. Мөн хүний эрх чөлөөг сахин хамгаалах, ардчлалыг бэхжүүлэхэд зөвхөн өөрсдөө манлайлаа зогсохгүй, иргэний нийгмийн байгууллагатай нэгт хамтран ажиллаж байгаа нь маш чухал асуудал. Цаазаар авах ялыг халахад хүний эрхийн үндэсний комисс онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцэд 2009 онд нэгтгэд Монгол улсын одоо төрөөстэй улсын хурлаас ойрхон батлахад хүний эрхийн үндэсний комисс бас онцгой үүрэг гүйцэтгэсэн. Эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүүл шүүлтэд тэмцэхэд энэ 25 жилийн хугацаанд энэ хүний эрхийн үндэсний байгууллага бол манлайлан ажилласан, өнөөдөр энэ төвшөнд хүрэхэд шууд одоо тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм ач холбогдолтой юм байгууллага. Хүний эрхийн үндэсний комисс чигүүргийн хүрээнд хүний эрхийн зөрчлийн асуудал дүгнэлт гаргаж зөвлөмж хөрвүүлдэг хэдиж хэрэгжилт хангалтгүй өнөөдөр хүрсэн. Тэгвэл өнөөдөр хүний эрхийн үндэсний комисс бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тулгардаг саад бэрхшээл тулгамдж байгаа асуудлын хүрээнд олон улсын байгууллагын төлөөлөл болон иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хууль тогтоох байгууллагын төлөөллүүд оролцож хилцүүлэг өрнүүллээ.